Энэ дэлхийд хүмүүсийн бүтээсэн гайхамшигтай зүйлс олон бий. Египтийн пирамид, Америкийн эрх чөлөөний хөшөө, Парисын Эйфелийн цамхаг гээд дуртаатай байвал маш олон. Гэхдээ тайзан дээр болж байгаа үйл явдал, өгүүлж байгаа утга санаанаас хамааран очсон хүн бүхэн уйлж, инээж, зовж, жаргаж байдаг театрыг үзэх гайхамшиг гэж үгүй ээ. Театр хүний тухай, түүхийн тухай, ирээдүйн тухай, уран яруугаар, уянга дууг холбон хэсэгхэн хоромд оюун санаа сэтгэл зүрхийг баясгадаг авга цогц бүтээл юм. Өнөөдөр дэлхийн театрын өдөр тохиож байна. Тиймээс та бүхэнд дэлхийн хамгийн гайхамшигтай заавал очиж үзэх 5 театрыг танилцуулъя. Сиднейн Дуурин театр. Алсаас харахад дарвал тонгоц мэт харагдах энэ театр дэлхийн хамгийн алдартай театруудын нэг. Данийн архитектор Уоррен Ватсны загвараар баригдсан Сиднейн Дуурин театр 1973 онд нээлттэй хийжээ. Өнөөдөр энэ театрт жилд 3,000 орчим тоглолт явагдаж 2 сая орчим үзэгчид үздэг байна. Жилд 10 сая орчим жуулчин хотын иргэд үзэж сонирхдог тус театрын барилгыг 2007 онд дэлхийн өвд бүртгэхдээ 20 дугаар зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг, дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэжээ. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж 183 м урт, 120 м өргөн, 588 ширхэг үейлсэн бетон далан дээр байгуулагджээ. Сиднейн Дуурин театр нь далайн түвшнөөс дээш 25 м өргөгдсөн байдаг. Тус театр нь 3,000 хүний суудалтай их заал, 364 суудалтай бага заал нийлсэн 5 хэсгээс бүрддэг байна. Энд 10,154 хоолооноос бүрддэг дэлхийн хамгийн том орган хөгжим бий. Хөгжмийн өндөр 15 м, өргөн нь 13 м. Театрыг барихад зориулан Францаас тусгайлан тойл авчирчээ. Энэ тойлнууд 6,225 м талбайг дангаараа эзэлдэг байна. Колон театр, Буэнос Айрес. 1908 оны 5 дугаар сарын 25-нд нэгэн театр Аида дуурайар нээлттэй хийсэн нь Буэнос Айрес дахь Колон театр юм. 2500 хүний судалтай, мөн 500-аас 1000 үзэгч тоглолтыг зогсож үзэх талбайтай энэ театрын акустик маш гайхалтай. Тиймээс Миланы Ла Скала, Лондонгийн Ковент Гарден дахь Хатан хааны дуурин театрын адилаар дэлхийн шилдэг театруудын нэгд тооцогддог юм. Тус театр Пласидо Доминго, Хосе Каррерас, Лучано Паваротти нараас эхлээд Жон Сазерланд, Мария Каллас зэрэг дуурин бүх авгаа дуучид энд тоглолтоо хийж байжээ. Театрт 700 болор лааны суурь байхаас гадна таазанд байрлуулсан асар том гэрлэн чимэглэлийн дотор тоглолтын үед зарим дуучид нуугдан суудаг байна. Ингэснээр тэнгэрээс дуу сонсогдож байгаа юм шиг сэтгэгдэл үзэгчдэд төрнө. Колон театр нь 7 давхар, гэхдээ 3 давхар нь тайзны доор байрладаг байна. Энд жүжигчид дасгал сургуулилт хийхээс гадна жүжигт зориулан хийсэн 16,000 хувцас, 30,000 гутал агуулгадж байдаг. Колон театр тансаг улаан хилэн хамб, алтадмал чимэглэлтэй. Энэ театрыг 2006 онд сэргээн засварлаж 2010 онд Аргентин улс байгуулагдсны 200 жилийн ойгоор дахин нээлттэй хийжээ. Виктория театр, Сингапур. Сингапурыг зорих Монголын жуулчид цөөнгүй. Та хэрвээ Сингапурт очсон бол Виктория театрыг заавал үзээрэй. 1862 онд баригдсан энэ театр нь шилэн тэнгэр баганцсан барилгуудаас өөр ингэсэн өнгө төрхөөрөө эрс ялгарч харагдана. Английн хатан хаан Виктория 1901 онд таалал төгсгөд түүний дурсгал зориулан цаг бүхий цамхагтай дурсгалын танхим театрын дэргэд барьж театртай холбосон байна.
Виктория театр нь 614 болон 673 хүний судалтай хос танхимтай. 1979 онд дурсгалын танхимын дэргэд галерей нэмэгдэн улам өргөжжээ. Өнөөдөр энэ театрт сонгодог концерт, кино, театр, бүжгийн тоглолтыг байнга зохион байгуулахаас гадна Сингапурын олон улсын төгөлдөр хуурын наадам зэрэг томоохон арга хэмжээ болдог байна. Эрдэнэ грекийн задгаа театр Таормина. Эрдэнэ грекийн задгаа театр түүхийн томоохон бие төв юм. Манай эртний өмнөх 3 дугаар зуунд баригдсан грекийн театр нь газар дундын тэнгисийн эрэгт өндөр хадан дунд баригдсан юм. Анхны театрыг эртний грекчүүд гладиаторуудын тулаанд зориулан барьсан байдаг. Балгас болсон тайз түүнийг чимэх байгалийн үзэмж гоо байдал нийлээд үзэгчдэд маш сайхан мэдрэмжийг өгдөг байна. Жаргаж байгаа нарны улбар туяанд этно оргил гялалзаж анир чимээгүй дунд дуур сонсох үнэхээр гайхалтай. Энд зуны турш дуур поп концерт тогтмол болохоос гадна Таормина кино фестивалч бас болдог байна. Ханой дахь хүүхэлдэйн усан театр. Ханой хотын Танлон хүүхэлдэйн усан театрын тоглолт өөрийн гэсэн өөрмөц байдлаараа үзэгчдийн сонирхлыг маш ихээр татдаг байна. 11-р зууны үед тосгоны оршин суугчид усан давтсан цагаан будааны талбайд наадам цэнгэл зохион байгуулж урт саваагаар хөдөлгөх хүүхэлдээ нь усан дээр биетан хөдөлж байгаа мэт үзүүлбэр үзүүлдэг байжээ. Энд Вьетнамын ардын үлгэрийг пантомим бас сонгодог дуурийн хэлбэрээр үзүүлдэг байна. Тоглолтод 8 хүүхэлдээ хүлэглэн тосгоны амьдрал, уургац хураалт, домогт амьтад, домог зэргийг өгүүлнэ. Нэг цаг үргэлжлэх тоглолт нь жүжигчдийн уран чадвараар гайхалтай нарийн хөдөлгөөнийг үзүүлж, галаар амьсгалдаг луу, завчин, усны үхэр зэрэг хүүхэлдээнүүд усан дээр бүжгэлдэг байна. Хүн бүрийн сэтгэлийг татах энэ хүүхэлдэйн усан театр нь үзэгчдийн инээд хөөрөөр үргэлж цалгиж байдаг.